Эрхэм үзэгчдийг Бурятийн бурхан шашинтны төв эвлэгэн дацсан зочлон бурхны шашны хосгүй гайхамшиг болон дайн дэлхийд гайхагдж буй итгэл хамбын ариун лагшинд бараалхан ажис хүртэж эргэл мөргөл хийх ариуслын аялалд өрн залж байна. Ариуслын зууч Будда тур. Их Монгол орны бурхан шашны 3 зулын нэг ламын гэген дэнзэн чож шинэн хувилгааны санаачлаг айлтгалаар дээрхэн гэген тэн 14 дугаар далай багш өөрийн номын өргөө дарам салах хотно 2 туудагаан Монголын сүсэгтэн олонд зориулан 2012 оны 12 дугаар сарын 2-оос 4-ний хугацаанд дээдийн номын айлдвар айлдан. Эрхэм үзэгч танаа морин 3 эрхэм эрдэм бүхэн гарахын үндэс. Цагаан дараагийн насны авшиг хүртэн далай багшид бат туршил өргөх ариун буйны чуулганд нэгдэх заллаг айлтгая. Ариуслын зууч Будда тур оператор. Мане чигил хамбаламны хөдө 12 чимне банжил хамбаламым. Мен нэмэзэн 52 онд мөндөлсөн байна. 1927 жылда 75 насында нирвана болж буе үлдэж үлдсэн гам байна. Тэгэд би 2002 онд тэр ламын тэр газраас нёгдэж байсан газраас гаргаж эвлэгэн дасандаа залгаж тэгэд хамбаламда тусгай ордон барьж хамбаламынга хүнлүүлж байна юмны. Тимэлд түтүх намтартай гэвэл хамбаламын онцоо юу гэхэд манай хамбалама 12 төрлөө мэддэг одоо их сайн лам байна. Анхны 5 төрлөө интгэгт төрж 2 дугаар төрлөө Будбагшийн хажууд шаяа болж байсан. Тэгээд дахиад 5 дахиад төгөт төрсөн байна. Тэгээд 2 дахиад энэ манай Бурят газар дээр төрсөн. Манай анхны төрлөө Ламбадаж заяа гэж нэртэй алдартай ярьж төгөт ном сурж тэгээд дараа нь одоо эндээ ирээд Буддад шашин дэлгэрүүлээ юм. Тэгээд манай хилгантын дасны ламнарнууд уйсан байсан байгаа. Та хят наша залрагтыг өгөхлэн хамбалам трендэн ама үгж 75 жилийн дараа ичгэл хамбалам болж ирсэн байна. Товчхон одоо намтрын тухай хэлвэл тийм л одоо намтртай хүн байна уу. За итгэл там бол өөрийн одоо гэрээсэлтэй бол намайг 75 жилийн дараа намайг амьд гэдгийг үзүүлээ гэж гэрээсэлсэн. За энэ тухай бол одоо хуучлын яриа уламжлалын зүйлүүд байсан. За ер нь бол яагаад одоо энэ хүн ингээд одоо цагт ингээд үсгийн шинжилгэхэд хумсын шинжилгэхэд мөн толгойных нь одоо өөрийнх нь сэтгхүүн чадамжийг нь хэмжихэд бусдаас одоо илүү хэдэн хувь даваа ийм одоо тархины одоо өндөр ачаалалтай ийм байгаа юм бэ гэдгийг бол Бурят одоо Оросын төдийгүй ер нь дэлхийд дахин бол гайхаж байгаа. Тийм учраас энийг 2004 онд би итгэл там бол энэ цагийн амьд болох юм аа гэсэн юм нийтлэл бичүүлжсэн.
За энэ бол мөн одоо итгэл там бол энэ жил ингэж ярьж мөрөгж байна. За тэгэхээр итгэл там бол ерөөсө бурхан шашны утгаар бол юм бурхны одоо биеийн лагшинг олоход бол дөрвөн янзын лагшин олдог гэдэг. За нэг нь бол номын лагшин, төгс сэдлийн лагшин, хөлгөө буюу хувилгаан лагшин, овооны дөрвөн мөн чанарын лагшин гэсэн ийм одоо биеийн лагшинг олдоо гэж ярьдаг. За тэгэхээр энэ дөрвөн лагшинг бол юу олсон ийм юм. За мөн итгэл там бол яаж нөхөр таван зам буюу одоо номын юу чуулган буюу буйны чуулган найруулах юм бол энэ таван зам мөрийг олсон ийм хүн байна. Тэгэхээр энэ бүгдийг бол яаж нөхөр одоо итгэл тамд ингээ мөргөл эргэл хийж байгаа энэ улсууд бол янз бүрийн одоо тэр ариун сэтгэлийн тэр сайхан тэр тайвшрлыг олох амар тайвныг олох ийм одоо ид шидийг бодиттой үзүүлсэн энэ одоо насны бодит байдлаар үзүүлсэн ийм лам юм аа. Тийм учраас итгэл тамбууд одоо эргэл мөргөл хийж одоо жишээлбэл 45 оны дайнд 2 дугаар дайны үед морьдсон бодойдууд ямар ч одоо хэлмэгдэж одоо осол авааргүй иржсэн гэдэг. Энэ утгаас ч гэсэн монголчууд осол аваар аюул ийм зүйлээс одоо гэтлэгдэг гэж ингэж боддог. Яагаад гэвэл энэ хүн өөрөө бодисодын их одоо бодисодын сэтгэлийг олсон учраас аль одоо залбирсан, хүссэн энэ бүгдэд бол одоо ачтаа тустай юм. Тийм учраас итгэл тамбууд бол эргэл мөргөл хийж залбирч ингэж хийх нь бол одоо цагийн яг амьд бурхны бие лагшныг бол нүдээр үзэх ийм хувь тохиолж байгаа ийм ховхон хувь заяа гэж ингэж бодож байна. Бурхан боддоо нэгэнтээ одоо хүний одоо үйл бол цанаанд багтшгүй гэж альцсан гэдэг. Тэгээ тэр үйл нь ягаад цанаанд багтшгүй юм бэ гэдгийг их бодит илэрхийлэл буюу тэр хүч чадал нь сэтгэлээсээ ундарж байгаа болоо да гэж миний хувьд бодож байна. Тэгэд энэ гайхамшиг бол үндсэндээ хүний бие төрөлхтөрийн дотор сэтгэл дотроо инэр нэг үсэг сэтгэлээс ингэж их хөгжүүлэх юм бол ийм их хүч чадлыг олд юм шүү гэдгийг бодит илэрхийлэл болж байгаа гэж бол миний хувьд бодож байна. Тэг өмнө нь бол одоо олонтоо жихээр бас сонссон ийм их гайхамшигтай зүйл байгаа гэдгийг. Тэгээд өнөөдөр бол энийг сайхан бэлэгтэй өдөр одоо өөрийн биеэр учирч тэгээд тэр одоо бурхан багшийн тэр альцсан уг айлтвар иштэй ингээ холбоод үзэхэд бол энэ үнэхээр одоо өнөөдрийн зөвөн цагийн биднэрт энэ сургаалыг үзэж сонсохын зэрэгцээгээр судлаж анхааран авч бясалгаж өөрийн бие эрдэм дээр эрдэм болгож ингэж шингээвэл ийм их агуу их чадлыг олж ингээд бурхан одоо гэгэрлийг олж хүмүүн төрлөختийн сайн замаар замрах юм байна шүү гэдгийг учиг одоо зангилдаг бидэрт ойлгуулахын тухайд өнөөдөр ингээд оршиж байгаа юм байна да гэдэгт одоо огт эргэлзэхгүй итгэжлээ. Юухэр энэ итгэл хамбын энэ эрдний лагшин энэ бас хүний одоо шинжлэх ухааны талаас судлахад сонирхол штэ. Бидний номынхаа үүднээс судал суралцах сонирхол штэ. Их олон зүйлийг өөрөө бол агуулсан ийм зүйл үүдний. За сүсгтэн хүний хувьд хандаж байгаа хандлага нэг өөр байна. Нэг янз байна. Эрдэмтэн судлаачтай хандаж байгаа хандлага бас нэг өөр байна. Дээр нь соёлын өв соёлоо судлах гээд хандаж байгаа гэх мэт ийм олон янзын зүйлүүдийг энд өөрөө агуулсан байдаг учраас энэ бол одоо зүгээр эгэл хүний ухаанаар бодоход бол бас санаад багч байх зүйл юм л да. Энэ лагшингийн одоо газар өөрийнх нь гэрээсэн газарт залаад хүний ёсоор залаад тэгээд бараг 70 гаруй жилийн дараа дахиж 2002 онд тийм ээ 2 онд тийм гаргаж ингэ залахад энэ лагш одоо тэр урдных шиг байсан хэлбэрээр байж яана гэдэг бол одоо бас шинжлэх ухаан сая одоо энэ зарим эрдэнэт хэлж байгаа нь шинжлэх ухааны хүртэл одоо зарим хэмжээрүүд нь одоо хэмжиж чадахгүй. Тийм учраас бид одоо хамтарч цааш нь судлах хэрэгтэй маа. Хамтарт нийлж одоо судлах хэрэгтэй маа гэсэн санааг бол их төвшүүлж байна л да. Тийм үүндээ бол нэрээ энэ бол юу харуулж байна гэхээр өнөө бидний одоо ухаанд бол бие махбодын үргэлжил гэж нэг байгаа. Сэтгэл санааны үргэлжил гэж бас байгаа. Тийм тэгэхээр энэ эрдэнэ лагшин судлахтаа бид нар ганцхан тэр бие махбодын ганц насны одоо бие махбодын талаас нь одоо харж үзэх төдийгүй бүр дотор нь болж байгаа тэр оюун санааных нь ертөнцид юу болж байна гэдгийг олж харж судлах юм бол энэ төрлөө нь орж одоо хамтар судлах хэрэгтэй гэсэн ийм санааг бол энэ эрдэмтэд их дэвшүүлж байна л да. Тэгэхээр энэ бол их зөв зүйл байна. Бид бол ерөөсөө өөрсдийнхөө үзэл онолын үүднээс зөвхөн одоо бие эвдрэхээр сэтгэл эвдэрдэг хамтдаа эвдэрч бие сэтгэл хоёр одоо хоорондоо нэгэн зүйл гэж ойлгож байсан өнөө онлын маань ертөнцийг одоо үзэж ирсэн нэг онлын маань нэг хэсэг бол бас энд одоо цааш нь судлах хэрэгтэй байна гэсэн нэг үзүүрийг эндээс гаргаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл бидний бүддийн ухааны үүднээс үзэх юм бол хүний бие гэдэг бол нэгэн насны зүйл, сэтгэл гэдэг бол одоо мөнхийн үргэлжилтэй энэ зүйл байдгаа гэдгийг энэ хүмүүстээ бас энэгээр харуулж. За тэгээд улмаар энэ бол цаашдаа шинжлэх ухаанч гэсэн бас нэг шинэ салбар судлагдах нэг шинэ салбар одоо
гарч ирэх нэ гэж одоо энд суусан эрдэмтдүүд одоо ярьж байна л да. Тэгэхээр энэ бол бас их сонин зүйл юм. Зөвхөн манай монголчуудын хувьд бол ийм хүн байсан уу, ийм одоо бяцлал яан ийм эрдмийн одоо чадал юмыг оршуулсан хүн байна нөгөө монголчууд бас байсан гэж ярьдаг юм аа тийм. Бид одоо хаман янз янзын югаар ярьдаг тийм. Дамжиж багш нараас сонсон ч бий. За манай сүхтэн ард түмэнч одоо ярьдаг тийм ээ. Ийм одоо гогнямба гэж ярьж байгаа. Гогнямба гэдэг нь одоо тэр гадна талын мэдэрхэн бүх зүйлээ одоо аглаг болгоод дотоод сэтгэлдээ тэр бяцлагны одоо гүн мөн чанарт оршиж тэгээд тэргээр одоо амьтанд одоо олон жил тус болдог. Тэр одоогийн үгээр бол энергиэр тэр дотоод сэтгэлээ энергиэр бусдад тус болдог. Бусдад холбогдох гэсэн ийм санаа бол гарч ирж байгаа. Тэгэхээр энийг бол цааш нь харин их нарийн сайн судлах. Бид одоо өөрсдийн шашин соёлыг бид хэр зэрэг мэдж байгаа байлээ, хэр зэрэг ухаарах хэрэгтэй байлээ. Бидний ном бол ийм л гүнзгий ном байт юм байна л да тийм. Ганцхан сүсэг хвширлээ хязгаарлагддаг. Цаана одоо таны мэдхүй тэгээд үннийг олох тэр гүн бяцлал тэгээ бусдад туслахаар агуу их сэтгэл гэдэг тэр их ариуслал гэгэрлийн одоо их зам мөр энэ дотор байгаа юм да гэж ингэ давхар нотлох гэж байгаа маа гэж боддог. Энэ гогномба гэдэг говгийн юм чиг гогног чи юу хаахаа гэхээр шив 10-ыг хагаад тэгээд шив 10-аар авахаар сэтгэл амирлаад томбонмон жаадныг багнаад донсон даглах хавлын зүрлэх тэрний дараа ёо говгийн юм чиг шивэндээ итгөрөл гэж байгаа. Шивэндээ байтуухаар тэрүүндээ өдөр сар жил хэдэн галбар сууж болно гэж. Энэ бол тэгмийн ёс. Тэгчээ ёс орж энд нэмж ирлээ. Нэмж их олон байж шүү дээ. Томлосоод гомдон мэдлуулсан бас олон юм нэг он жилээ нэг босоод нэмшиг шиг байхгүй. Тэгээ парчинд автогаар бол альвар нь чиглэнэ. Тэгмийн ёс нь дандны тусаж удаан байж болохгүй гэн аль ёсон чиглэнэ. За миний алуу ажил гэхдээ өдөр болгон тэл хамын хажууд шал сахиусанд мөргөл болдог байхгүй. Тэгээд шал сахиусанд хурал хурах. Тэгээд тэр хурлыг би бүгдийг хийж байгаа. Тэгээд миний ажилчин өглөөнөөс ороод тахилаа өргөд гурван мөргөчээл тэгээд бүх тахилын бэлдээ тэгээд хурлаа ураад тэгээд гарна. Тэгээд миний цуг бас өдөр болгон тэл бишээ. Бямбанам орж ийн бас тэгээд тэр хурлын дараа бямбанам чинь нэг цаг юм уу 30-40 минут юм уу ганцаараа суудаг. Яг тэр үедээ өөрөө бараг тэл хамбатай бараг ярьж байгаа байх гэж бодож байна. Тэгээд би бас энэ сонирхолтой юм аа гэд бас итгэл хамбай конференц 2 дугаар конференц жоох энэ талаар жоох бичээд үзсэн. Тэгээд бараг миний бодохоор л бас урд төрлөөс бас нэг бямбанамжийн итгэл хамбатай бараг холбоотой байна гэж бодож байна. Тэр яав гэхээр одоо нэг 2002 оны өмнө бямбанам жил болгон одоо 24 дугаар манжид хамлам Дамбайшивд ордог байсан. Одоо итгэл хам тэнд газар сууж байна. Тийшээ очиж үзье барья гэд 3 удаа ирсэн байна л да. Тэгээд бас 2002 онд дахиад орсон чинь тэгээд Дамбайшив чинь зөвшөөрүүлсэн байхгүй. За очие гэд. Тэгээд тэр чи одоо 2002 оны 9 сарын 10-д хашаад тэгээд бямбанам чинь бараг саана мэдээ хата тэр сууж яана гэж. Тэгээд бас нэг өвөө мэддэг байсан. Тэр газрыг яг гэхдээ бас тэр газрыг яг тэнд суугаа гэж мэдж байгаа л да. Яг хаана сууж байгааг мэдэхгүй байсан. Тэгээд тэр яг одоо сууж байгаа газрын одоо хэн зааж өгсөн шүү дээ. Нэг манай хамтлам Дамбайшив бараг энэ сууж байна гэдэг энэ мал гэсэн чинь тэндээс гараад ирсэн. Тэгээд бас итгэл хамбаж одоо 24 дугаар манай дамбламтай Дамбайшид бас саана бас амар их тийм холбоотой байна. Бараг бас урд төрлөөсөө байгаа байх. Зарим нь лам нар ярихаар нь одоо итгэл хамбын дошхон дөрсөн гэж ярьдаг шүү дээ. Тийм ээ. Манай Дамбайшив хамбламдаар харал яадаг байхгүй нэг хүмүүс шууд нөгөө биеийн жоохон сулраад юм уу эсвэл айгаад байдаг шүү дээ. Тэгээд лам нар чинь тэгээд орохоор бас айдаг. Илүү тийм хамбламдаа би орохгүй ингээд л айгаад байдаг шүү дээ. Цаанаас. Гэхдээ бас олон хүмүүс манай Дамбайшив чинь амар тийм сухалтай юм гэдэг
Гэхдээ бас миний бодохоор тэр ч одоо эдэм яманнаг эднүүсээ харахад бас өөр дошхон дүрстэй. Гэхдээ саана бас энерги сэтгэл гэж байна. Одоо энерги сэтгэлээ бас дошхон дүрсэн гэж байдаг л да. Тэгээд баг манай Дамбай шив хамбалмчин баг тэрний товлсон байгаа гэж би бодож байна. Дэлгэхлийн яг зарим нь унчин, зарим нь хажууд нь зүгээр биднээс тавьж байна одоо захаа бичиг байна шүү дээ тий. Тэрийг яг хажууд нь тавьж байна тэл хамын хажууд. Тэл хам чинь тийм их лам одоо онцтой лам шууд мэдж байгаа. Тэгээд бас олон өвчтэй хүмүүс ирж байна. Бас өөрийнхөө зураг хажууд нь тавьж байна. Өвчтэй хүмүүс чинь өөрийнх нь одоо жишээ нь бол одоо итгэл хам чинь өөрийнхөө талаас юм хийн. Тэгээд яг гол утга нь цаана өөрөө хүний сүзэг хэрэгтэй байхгүй. Тэгээ сүжиг байхгүй бол бас тийм амархан тусалж ийн гэж баг байхгүй байна. Тэгээд зарим нь шууд идэгж гин, зарим нь одоо тийм хурдан идэхгүй гэхдээ бас өвчнөөсөө бас идэхгүй байна бас. Тэгээд би санаад сүжиг гол утга. Орсын холбооны бүрээдийн эвлэгийн дацанд сайхан мөргөлийн аяллаар явж байна. Тэгээд энэ дацанд одоо бас 2 жилийн өмнө манай бурхан шин шүтдэг. Шинтэйсэн залуучууд маань очрон шүтэн залсан. Очрон маань одоо бүрээд төмний төдийг бурхан шинтэй сайхан шүтэн болон дахин дунд заларсан байна. Заамын хүмүүс маань ихтгэл хамбад сайхан хүслээ хэлж мөргөж байна. Үнэхээр одоо шашинтай улс орн бол сүм хийдэ сайхан авч явах. Дээрээс нь одоо бурхан шүтэнээ ингэж сайхан цэвэр сэмцгээр авч явж хүмүүсийг мөргөх нь горлыг хангахад энэ хамгийн гол нэг орчин их чухал байна. Тийм болохоор манай Монголын бурхан шин ч гэсэн сүм хийдэг сайхан цэвэр ариун байлгаж ламнар маань сайхан үйлчилж одоо иргэдтэй хандсан ийм сайхан үйлчлэгээ бол зайлшгүй их шаардлагатай байна гэдгийг одоо энэ сая мөрөглөө явж байхдаа бол харж анзаарлаа. Ингээд та бүхэн эвлэгийн дасан дээр сэтгэл хам сайхан мөргөөрэй гэж хэлье. За эрхэм үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн амар амгалан гэрээ. За бид бүхэн Бурайдын Нэшний төв эвлэгийн дасанд хүрэлцэн ирээд байгаа. За энэ дэрсний учир нь саяхан 6 сарын 22-нд Итгэл Тамбад зориулсан уран бүтээлчдийн уралдаанд тэмцээн болсон байгаа. За тэрхүү арга хэмжээнд бид бүхэн Монгол түмэн төлөөлөөд Итгэл Тамбад зориулсан 3 цагийг ирэх шиг чимээх шиг дуун хадаг өргөж. За дуун маань бас амжилттай оролцож тэрүүн барийг эзэлсэн. Ингээд тэрхүү дууныхаа одоо клипний ажлыг хийхээр бид бүхэн одоо бүрээд зоны нутгийг зорж ингээд өнөөдөр нөхөр ариун нандин өргөөнд Итгэл Тамбад зориулсан дууны одоо клипний анхны зургийг одоо ингээд авлаа. Нар хур тэгшэрсэн одоо сайхан зам болж байгаа өнөө жилийн хувьд одоо бүрээд нутагт ч юм одоо тайхан байна. Бид бүхэн бол одоо ингээд үргэлжлүүлээд байгаль нуур дээр за мөн Итгэл Тамбын төрсөн газар бурхны хотыг олж одоо нутуулсан газар за мөн одоо түүний үсгэн байгуулсан сууж байсан дацанд гих мэтчлэн 5 газар бол одоо клипний зургийг авах ийм одоо ажилтай юм. Тэгээд за манай дууны хувьд бол дууны үгийг одоо би одоо өөрөө бичсэн байгаа. За мөн дуучин соёлын тэргүүний ажилтан Ариун Баатар одоо дуулж нийтийн хүртэл болгосон. За хөгжмийн зохиолыг Бүргэл сүрэнгийн төвшин дээр хэмээх нэг залуу бичиж ингээд дуу маань одоо олонний хүртэл болж буй юм аа. 2012 оны 6 дугаар сарын 21-ээс 24-ний хооронд Эвлэгийн дацанд болсон нэг том фестивал наадам бол Бурайдын 12 дугаар Итгэл Там хүндэтгэл үзүүлэх 160 насны аваад зориулсан том урлаг соёлын наадам болсон. Ингээд бүх Бурайдын буддын шашинтай бүх Монгол туурхтны том наадам болж энэ наадамд Итгэл Тамбад зориулсан энэ 160 насны шүүдөр тохиосон энэ мөчтөнд зориулсан тийм бас мэрэгжлийн болон уран сайханчдын дунд том дууны уралдаан зохиогдсон. Тэгээд энэ уралдаанаар бол одоо Монгол туурхтнаас өвөр Монголоос Халимаг Туваа Бурайд энэ бүх юм буддын шашинтай улс орнуудаас бас хүмүүс оролцож тэгээд энэ уралдаанд Монгол улсаа төлөөлж манай хөгжмийн зохиолч Төвшин Дүр аялгауг нь зохиож манай гүрсэд шүлгийг нь бичсэн одоо Итгэл Тамбадаа зориулсан ийм сайхан дууг бүтээж энэ дууг би бас дуулах тийм аз зов зөвшөөрсөн надад тохиосон. Ингээд бид бүхэн энэ уралдаан тэмцээнд амжилттай оролцож Гран При тэргүүн шагналыг нь хүртсэн байгаа. Тэгээд энэ
одоо том хүндтэй дууга олон түмэндээ сүсгтэн олонд Монгол туурхтандаа хүргэхийн тулд бид бүхэн одоо энэ түүхэн үйл явдал түүхэн бодит тун учраас энэ яг Бурхан намын энэ газар мөн энэ орон хийд тэгээд энэ унсан газар угаасан усан шавлаж байсан намын хийд энэ газруудаар нэгж аялаж түүхэн зураг авалтуудыг хийж олон түмэндээ энэ дууга дүрсжүүлж клип болгож хүргэх гээд өнөөдөр энэ төрөлцөн ирж эхний зураг авалтаа амжилттай хийгээд байж байна. Ингээд өвгдөөцөөсөө уламжилж ирсэн сайн сайхан явахын одоо бас бэлэг тэмдэг Монгол түмэн Монгол туурхтан бол сайн сайхан явахаа буян заяагаа энэ сайхан Бурхан номдоо даатгаж үеийн үед ингэж уламжилж ирсэн энэхүү ариун номын бас оронд тэгээд энэхүү одоо дэлхийн өнөөдөр шинжлэх ухаан одоо энэ үнийг бас энэ бодит байдлыг одоо бид нар бол тайлшгүй гэдэг тал дээр бол хүлээн зөвшөөрсөн ийм түүхэн үйл явдлын эзэн зориулсан энэ дууг дуулахсандаа миний хувьд уран бүтээлчний хувьд маш их баяртай байгаа. Ингээд энэ зураг авалтууд өнөөдөр энэ сайхан бас нар хурбороо тэгшэрсэн тэгээд дээр нь ийм сайхан налгар цагаар бас Тэнгэр бурхан хүртэл бид бүгдийн бас энэ ажил үйлсийг бас дэмжиж одоо бас нартай сайхан одоо ингээд бүхэл одоо аятай тахтай байдлаар одоо ингэж бид бүгдийг бас дэмжиж тусалж байгаа юм шиг хүртэл ийм сэтгэл одоо бид бүхэнд бас төрж байна. Ингээд удахгүй Бурайдын 12 дугаар итгэл тамдаа зориулсан энэхүү сайхан дуу үзэгч сонсогч болон та бүхэн маань одоо гар дээр удахгүй үрж цэнхэр дэлгэцээр та хүнтэйгээ дахин уулзран золох болно. Zaya Tungis Echemongo Torstene Buryad Zonda Khairhan Urban Sagi Aktaha Orhan Lakshing Kushi Zanda uzulece Orundlehede bohum Ayyum belgenara Abraytıgın tecede Kanlehlu gide Ayyum sikirler Bişirme hude Asara enerji setkhile Alhusa Sosoloja Aşada munhe arsafın Erdem muhaye Allah'a Arguncuke arşada Aymida bukhne balsahala Altın bilehede munguzaya Uhan bilgen aram Abrın üstü tedede Kemme ümid
шилдээрээ уйсагие олж гарахаа эхээ захаги оншлонги эрдэмээрээ Орандед нанган эрдээ аврам итгэл тэдэ аммаамидэ амар юм сэтгэлээр бишрэн Эрхэм үзэгчдийг Бурятийн бурхан шашинтны төв эвлэгийн дацан зочлон бурхны шашны хосгүй гайхамшиг болон дайн дэлхийд гайхагдж буй итгэл хамбын ариун лагшинд бараалхан ажис хүртэж эргэл мөргөл хийх ариуслын аялалд өрн залж байна. Ариуслын зууч Буддатур. Их Монгол орны бурхан шашны 3 зүйлийн нэг ламын гэген дэнзэн чож шинэн хувилгааны санаачлаг айлтгалаар дээр хингийн тэн 14 дугаар далай багш өөрийн номын өргөө дарам салах хотно 2 туудагаан Монголын сүсэгтэн олонд зориулан 2012 оны 12 дугаар сарын 2-оос 4-ний хугацаанд дээдийн номын айлдвар айлдан. Эрхэм үзэгч танаа морин 3 эрхэм эрдэм бүхэн гарахын үндэс цагаан дараагийн насны авшиг хүртэн далай багшид бат туршил өргөх ариун буйны чуулганд нэгдэх заллаг айлтгая. Ариуслын зууч Буддатур оператор.